бүтээгдэхүүний тайлбар дээр байдаг pH-ийн хэмжээ байдаг. Энэ нь болохоор ер нь pH 5-аас 7-гийн хооронд байх юм бол таны арьсанд ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй гэдгийг харуулж байна гэсэн. Өнөөдөр надтай хамт Grass LBM компани маркетинг менежерийн хэцэг оролцож байгаа. Тэгэхээр бид хоёрын хувьд хэрэглэгч та бүхэнд маш чухал зөвлөгөөнүүдийг хүргэх болно. За ер нь угаалгын онтог болгон бусад цэвэрлэгээний процедурыг худалдаа авалт хийхдээ тухайн хүн маань хин нэгэн хүний зөвлснөөр за эсвэл өөртөө таалагдсан нэг шүү сонгодог шүү дээ. Тэгэхээр яг мэргэжлийн хүний зүгээс тухайн бүтээгдэхүүн сонгоо авахдаа юун дээр хамгийн түрүүнд анхаарч сонголтоо хийх хэрэгтэй юм байна. Ахуйн цэвэрлэгээний угаалгын бүтээгдэхүүн дээр хамгийн нэгдүгээр анхаарах зүйл бол чанар, орц найрлага, мэдээж онсаар. Орц найрлагын хувьд гэх юм бол аль болох байгалийн гаралтай, хүний биед сөрөг нөлөө байхгүй, харшил үзүүлэхгүй одоо нөгөө нэг эко төвшөнд нь гэж бид нар нөгөө эко бүтээгдэхүүн гэж аяг ярьдаг шүү дээ. Тэгтэл тодорхой хэмжээний эко бүтээгдэхүүн төртөл нөгөө нэг одоо хортой байцад орсон байдаг байгаа байхгүй юу. Тэгэхээр яг эко төвшөнд нь бүтээгдэхүүнийхээ орц найрга эко төвшөнд нь барьж хийсэн бүтээгдэхүүнийг сонгож хэрэглэх нь зүйтэй. Тэгэхээр ер нь арт талынхын заавартай маш сайн танилцах, тэгээд он сар өдрийн маш сайн харах. За чанарын хувьд гэх юм бол одоо яг баталгаатай аль бие усны дистрибьютор компани байна уу? Орц найрлагын яг ямар үйлдвэрлэл, ямар лаборатори дээр одоо суурилж бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байгаа нь энэ бүгдийг бас судалж бүтээгдэхүүнээ сонгож одоо гэр ахуйтай хэрэглэх юм бол эргээгээ таны одоо хэрэглэж байгаа гэр ахуйн бүтээгдэхүүн тавилах чинь одоо эдлэгээ нь даашна. Хэрэглэгч нарын минь анхаарах хэрэгтэй хамгийн гол зүйл бол бүтээгдэхүүний тайлбар дээр байдаг pH-ийн хэмжээ гэдэг. Энэ нь болохоор ер нь pH 5-аас 7-гийн хооронд байх юм бол таны арьсанд ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй гэдгийг харуулж байна гэсэн. Тухайн бүтээгдэхүүний үйлчлэгээс хамаарат pH-ийн хэмжээ 12, 15 ч юм уу хүрэх тохиолдол байдаг. Энэ нас нөгөө одоо арай нэг хүчтэй халтургүйжүүлэх маркийн бүтээгдэхүүнүүд болтолгүй байдаг. За тэгэхээр бид хүн сонголтоо хийхдээ бол эдгээр зүйлсүүдэд бол анхаарах нь зүйтэй юм байна. Grass brand-ийн хувьд болохоор яг эдгээр шаардлагуудыг бол бүрэн хангаж байгаа тийм ээ. За TD Grass компани нь Оросын холбооны улсын ахуйн цэвэрлэгээний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компани байгаа. За энэ нь бол 2003 онд үүсгэн байгуулагдсан. Автын цэвэрлэгээ, авто косметик, авто хийм болон ахуйн гээд 200-аад нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг. За манай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хувьд гэх юм бол Европын холбооны улсаас түүхий эдээ одоо шилт сонгон авч орчин үеийн технологи дээр суурилсан лаборатори дээр мэрэгсэн мэрэгжилтнүүдээр олон удаагийн судалгаа шинжилгээний дүн дээр бүтээгдэхүүн үйлдвэрлэж гаргадаг байгаа. За ахуйн цэвэрлэгэн дээр гэх юм бол онцлоод одоо бүтээгдэхүүн ярих юм бол DOS гэх бүтээгдэхүүн маань байгаа. Энэ маань яг ямар үйлдэлтэй бүтээгдэхүүн бэ гэхээр 0 байрны өрөөг мөн гэр ахуйг халдваргүйжүүлэн ариутган цайруулах үйлчлэгтэй бүтээгдэхүүн байгаа. Одоо нөгөө нэг үнэр орцсон орон жилийн даав алчуур малчуур энтрийг угаалгын машинд хийгээд цайруулах ариутгах хэлбэрээр хэрэгжилж болно. Мөн халдваргүйжүүлэх хэлбэрээр хэрэгжилж болно. Тэгээ хамгийн гой зүйл нь хэм бол энэхүү бүтээгдэхүүн дээр хэрэгжилж авах үед энэхүү бүтээгдэхүүнээс гарсан уурын тухайн орчин тохны бактерийг устгаж идэг. За дараагийн бүтээгдэхүүн маань онцлог бүтээгдэхүүн гэвэл антиграфик бүтээгдэхүүн маань скотч ингээд юм хон дээр маагаад буулаад үлдэхгүй нөгөө бохирдол нь байдаг те тэрийг арилгах. За тэгээ бит өмнөний толгойг арилгах, маалцсан бох, шар цавуу тэрийн одоо үлдэгдлийг арилгахад маш хүчтэй үр дүнтэй бүтээгдэхүүн байна. Энэ бүтээгдэхүүнийг бол шүршээд 15 минутын дараа цэвэрлснээр зайлчна. За ер нь ахуйн цэвэрлэгээний бүтээгдэхүүн дээр анхаарах нэг зүйл гэх юм бол бүтээгдэхүүний хэрэглэхээс өмнө заавал сэгсрээд дараа нь бээлийн өмсөж хэрэглэнэ. За шаардлагатай гэсэн юм өндөр концентрацтай бүтээгдэхүүнүүдээр болохоор болж өгвөл амны хаалт зүгээд нүүрнээс нэг 20-30 см зайтай шүршиж хэрэглэвэл зөвхөн одоо грил нэмэх гэх бүтээгдэхүүн. За энэ бол эцэгтэй нарын одоо нөгөө нэг галт тоогооны асуудлыг шийдвэрлэх чиглэл бүтээгдэхүүн. Ерөөсөө асуудлыг 15 минутанд шийднэ. Одоо нөгөө нэг галт тоогооны тос бохирдолхөө тортог ялангуяа нөгөө нэг плетиний нөгөө тоогооны доотлын нөгөө ингээд тагтарсан толб байдаг штэ. Тэрийг бол зөвхөн шоколадыг хайлуулаад арилгадаг юм бүтээгдэхүүн байна. Энэ бол маш ажлыг хөгжүүлэх гоё. Угаалгын онтог болон цэвэрлэгээний процесс сонгохдоо одоо хэрхэн анхаарах талаар тэр зөвлөгөө өглөө. Ингээ хэрвээ та бүхэн эдгээр бүтээгдэхүүнүүдийг худалдаа авах эсвэл манай нэрийн багааны дэлгүүр болох 25 дугаар эний сангийн буудлын Чанхуурт байрлах Луна плазагийн нэг давхарт байрлаж байгаа. Мөн бусад сүлжээ дэлгүүрүүд болон Next-ийн салбараас ирж авах боломжтой. Үзэгч та бүхэндээ Next Electronics-ийн хэрэглэгчийн боловсрол хүрлээ. Ингээд дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай.